За сайн байцгаана уу бид хэрэглэн өнөөдрийн подкастын онцлогтой байгаа. Яг онцлогтой байгаа вэ гэхээр 3 дугаар сарын сүүлийн подкаст байна. Тэгээд дээрээс нь зочинтой байгаа. Тэгээд энэ зочин маань өнөхөр онцгой зочин байна. Тэгээд Хүрээ Урбан чуулганы пастор, өөрчлөгдсөн өсвөр залуучуудын үйлчлэгийг үүсгэн байгуулагч, багш илтгэгч, Төмөрч өдөр пастор маань ирсэн байна. За сайн байна уу пастраа? Сайн байна уу? За өнөөдөр подкаст сонсож байгаа хүмүүст бүгдээрэнд нь орой болж байна. Орой мэнд. Тэгээ ерөнхийдөө бас миний подкастыг ялангуяа өсвөрийнхэн их сонсож байна. Тэгээ ер нь бүх үеийнхэн сонсд юм дөө. Тэгээд өнөөдөр хоёлоо бол ярилцах сэдв маань бол ердөөсөө үйлчлэлийн талаар илүү дэлгэрэнгүй яриад бас өөрчлөгдсөн үеийн талаар яриад бас тэгээд бас таны хувийн зүйлсүүд лөө бас жоохон ороод ингээд яриагаа. За сүүлийн үедээ бас юун дээр төвлөрч ажиллаж байна. За сүүлийн үед нэлээд ажил ихтэй. Тэгээд яг одоогоор бол коронавирус гэдэг тэр нөхцөл байдалтай холбоотойгоор ер нь хөл хорой тогтоочихсон. Тэгээд энэ хөл хоройноос болоод маш олон хийхээр төлөвлөж исэн ажлууд маань одоо хөл хоройнд орох цаг хугацааны хувьд хойшлох, зарим нь бүрэн цуслагдах гэдэг юм. Иймэрхүү нөхцөл байдлаас үүдээд сошиал онлайнаар ер нь үйлчлэл илүү их явуулах тийм л юмыг илүү хийж байна да. Зөв. WhatsApp live хийж явах шүүсэн тий. WhatsApp live хийж байгаа. Хэд хэдэн бас одоо байгууллагуудтай хамтарч ажиллаад бас нэг хэдэн контентууд хийнэ гэсэн social Instagram-аас харсан байгаа. Тийм. Тэрийг бид дөнгөж эхлүүлээд явж байгаа. Яг энэ 7 хоног бас бичлэгтээ ороод эхэлж гисэн. Тэр чинь бас их ажил байт юм байна л да. Хичээлүүдээ сургалтын материалууд, сургалтууд болон толгой ер нь бол агуулга нь бол Христ итгэгчид Библийн талаарх хөгжлийн библиэлдэх хөгжлийн үзэл санаа гэсэн тийм сургалт үүтэй. Ер нь Библи өөрөө хөгжлийн талаар яг юу ярьдیں۔ Хувьсан өөрчлөлтийн талаар, цогц хөгжлийн талаар Библиэр яг юу ярьдیں۔ Сайн мэдээ өөрөө цогц хөгжилд яг ямар нөлөө үзүүлдэг. Сайн мэдээ нь зөвхөн хүний одоо ганцхан сүнс аврагдаал одоо ингээ болцдог юм уу? Эсвэл нэрээ одоо хүний ах амьдрал, оюун санаа, бие махбодын хувьд мөн сэтгэл санааны хувьд яг юм тэнцвэртэйгээр хүнд ингэж зорн өөрчлөлт ирдгүү гэдэг талаар ярьж байгаа нэг сургалтынхаа бичлэгт орчихсон явж байгаа. Тэгээд энэ 7 хоног 2 сургалт бичлэг хийсэн. Дараагийн 7 хоногоос үргэлжлээд за бидний тооцоолж байгаагаар бол бид нэр амжуулаад 5 сарын эхний 7 хоног гэхэд бол YouTube-д бид нэр гаргаад эхлэх байх гэж бодож байгаа. За баярлалаа. За ерөнхийдөө бол хоёлаа гол сэдв яриандаа оръё. Тэгээд үйлчлэлийн талаар өнөөдөр хоёлаас ярилцъя гэж бод. Үйлчлүүд байгаа тийм нэг 40 жил яваад нэг үе гараад байгаа юм шиг. Baby boomers одоо Generation Z, Alpha гэдэг үеуд байгаа тийм. Тэгээ энэ үйлчлэгийг бас итгэгч хүмүүс маань мэдснээр бас одоо яг энэ цагт үр дүнтэй бас үйлчлүүдийг хийх боломжтой юм шиг тийм. Эхэр бас энэ үйлчлэлийн талаар хүмүүс бас нэлээх сонирхож байгаа. Тэгээд бас энэ тал дээр бас мэдээлэл өгөөч гэж. Окей. За яг одоо сүүлийн үед бол энэ яг сүүлийн үед яг сүүлийн ер нь энэ үйлчлэлийн талаарх юм судалгаа бол олон улсын байгууллагууд, судалгааны байгууллагууд аягүй хийд юм байна. Угаасаа үеуд байдаг. За үеүүдийн хоорондох ойлголт нь өөрөө за 40 жил ч гэдэг юм уу, 60 жил гээл те. Нэг 12 жилийн хугацаатай ч гэдэг юм уу янз бүртэй явж ийсэн аа. Сүүлийн үеийн судлаачдын ч юм уу эсвэл яг энэ чиглэлээр судалж байгаа хүмүүсийн нийтлэлүүд болон бусад их сурвалжуудын хэлж байгаа зүйл үйлчлэл өөрөө маш ойрхон болчлоо. Ялангуяа яг энэ технологийн хөгжлөөс болж 2000 оноос хойш одоо төрж байгаа хүүхдүүд тэгээ 90 оны дундаас 2000 одоо өнөөдөр хүртэл төрж байгаа хүүхдүүдийн хооронд үеийн бүр маш ойрхон юм ялгаанууд ингээд гараад эхэллээ гэдэг ийм зүйлийг ярьж байна л да. Тэгэхээр нэгдүгээр та хоёрдугаар үйлчлэлтэй холбоотой дараагийн одоо судалгаа нь өөрөө юутай илүү холбоотой юм бэ? Тэгэхээр хүний нөөцтэй холбоотой. Хүний нөөц буюу байгууллагын байгууллагч өөрөө үйл ажиллагаагаа сайн явуулахын тулд ялангуяа барууны одоо томоохон корпорац, томоохон компаниуд үйл ажиллагааны ажлын бүтээмжээ компани одоо бүтээгдэхүүний бүтээмж чанараас сайжруулахын тулд тэр чинь хүн хийдэг, хүн санаачилдаг, хүн тэндээ бодсдог, хүн ажиллаж идэг учраас тэдгээр хүмүүс ажлын бүтээмжийг энэ тодорхой хэмжээнд ингээд судалж идэв юм. За тэгэхээр тэр судалгаан дээр үндэслэлсэн
одоо дүн шинжилгээг бас яг энэ бичлэгтэй холбоотойгоор нэр томьёонууд ингэж гаргаж ирсэн гэж. Одоо Generation Y, X, Z, Millennials, 1000-ын жил юм уу, Baby те, Boomers дараа гэдэг явж. За тэгэхээр яг эдгээр нэг ийм ойлголцтой холбоотой нэршил байгаа. За ийм ба. Тэгэхээр нөгөө одоо Baby Boomers гэж яриад байна л да. Одоо 1000-ын Generation Z. Тэгэхээр зарим хүмүүс энүүдийг ямар нэр томьёонууд яриад байгаа юм болоо гэдээ ойлгохгүй байж магадгүй те. Одоо илүү дэлгэрэнгүй болгоод одоо Baby Boomers дээр нэг жишээ татах ч юм уу тэгж одоо хүмүүст. За миний сонсноор Baby Boomers бол одоо захиагаар харьцдаг үеийнхэн байгаад байгаа шүү дээ. Ямар ч утас мэдэхгүй одоо ингээ онцлогуудын таныг жоохон ярьж өгөөч. За яг Baby Boomers гэхээр ер нь бол энэ дээр судлаач болгон өөрийн гэсэн бас ялангуяа Baby Boomers хойш бол илүү Generation X, Y энтрийг ингээ наан цаана нь оруулах ч юм уу айгүй олон юм юмуд гарч ирээд байна л да. Харин эсрэгээр яг энүүн дээр ялгааны хувьд бол traditional гэж яриад байгаа. Уламжлалт гэж бас нэг юм үе байгаад байна л да. Тэгээ тэрийг бол traditional гэсэн нэг юм нэр томьёо байгаа. Бас өөрч энийг нэрлэж байгаа нэр томьёонууд байгаад тах шиг байгаа. За би бол илүү traditional буюу уламжлалт гэдэг. Энэ нь болохоор дэлхийн 1-р дайны үед төрсэн. Эсвэл 1-р дайнаас хойш 2-р дайнаас өмнө төрсэн яг энэ үеийнхнийг уламжлалт үеийнхэн гэж үздэг юм байна л да. За тэгээд яг энэ үеийнхний нэршил уламжлалт үеийнхэн одоо итгэл үнэмшил болон ялангуяа европчуудын хувьд эндээс гарч байгаа л энэ судалгааны онол ойлголт шүү дээ. Тэгэхээр энэ ойлголтын хувьд энэ үеийнхнийг уламжлалт үеийнхэн. За яагаад уламжлалт үе гэдэг вэ гэхээр итгэл үнэмшил маш хүчтэй байдаг. Итгэл үнэмшилтэй тухайн үеийн технологийн хөгжлөөс болж одоо дэлхийн 1-р дайн ч өөрөө дэлхийн төрлөختний одоо ялангуяа үйлдвэрчлэлтийн тэр хөгжлийн хурдцыг нь дайн өөрөөр аюул хурдтай болгож өгсөн гэж. Тэгэхээр энэ хөгжлийн явц нь өөрөө хүний амьдралын хэм маягт өөрчлөлт оруулж эхэлж байна л да. Жишээлбэл хэрэл тэ одоо Том Edison хэргийг бүтээж байгаа машин, Ford машиныг бүтээсэн. За энэс өмнөх үйлдвэрчлэлтийн яг энэ 90 үеийн өөрөө хүний сэтгэлгээ ертөнцийг үзэх үзэл амьдралын дулмаартай тэрнээсээ улбалаад амьдралын хэм маяг өөрчлөгдөөд за ингээд бүр соёл бий болж байгаа яг энэ цаг үед. Гэхдээ энэ соёл дотроо нөгөө өөрсдийнхөө өвлөж ирсэн уламжлалт зан үйл орхихгүй гэж тэмцэж ирсэн энэ үеийнхнийг одоо уламжлалтынхан гэж тодорхойлж байна. За дэлхийн 2-р дайны үед байсан амьдарч ирсэн хүүхд насны өнгөрсөн. Дайны дараа яг энэ үеийнхнийг болохоор бүүмерчүүд гэж нэрлэдэг. Baby boomers гэдэг дайны дараа төрсэн үеийнхнийг. Тэгэхээр яагаад boomers, baby boomers гэдэг юм тэгэхээр нэг их сурвалжид юу гэж тодорхойлсон байсан гэхээр энэ үеийнхэн бол дайны дараа нөгөө Европод ч тэр Америкт ч тэр эдийн засаг маш хурцтай сэргсэн. Дэлхийн 2-р дайны дараа. Дэлхийн 1930-ад он чинь 20-д оноос ингээд дэлхийн эдийн засаг унсан айхтар уналтын дараа дэлхийн эдийн засаг маш хүчтэй сэргэж ирсэн. Энэ он жилүүдэд төрсэн дайны зовлон, гачлан, үлсгэлэн тэр үзээгүй эдийн засгийн яг сэргэлтийн үед төрж өссөн энэ үеийнхнийг юу гэж хэлээд байгаа гэхээр baby boomers гэж тодорхойлоод байгаа. Дээрээс нь төрөлт бас их болсон. За гэх мэтлэн тэ ингээд ийм ингэж томьёолж байгаа. За тэгээд дэлхийн baby boomers-ийн дараах үеийг generation Y гэж одоо тодорхойлоод байна л да. Generation X, Y гэж янз бүрээр тодорхойлж. За энэ болохоор нэг 50-аас 70 оны хооронд төрсэн үеийнхэн байгаад тах шиг байгаа. 50-аас 70 оны хооронд төрж байгаа. За илүү нөгөө технологи ялангуяа компьютерийн дөнгөж эхлэх үеийнхэн. Тэгэхээр baby boomers-ийн түрүүнийг дурдлаа шүү дээ. Baby boomers-ийн хувьд бол утас мэдэхгүй үеийнхэн гэж бас хэлэх байхгүй. Тэгэхээр утас мэднэ. Мэдээж гэхдээ тэдний хамгийн том чухал одоо харилцааны ялангуяа алсын зан харилцааных нь хэрэглээ нь бол захаа байсан үнэн боловч нөгөө талд нь зэний утас гарч ирсэн. Тэгэхээр цогтөг утас тий эргүүлдэг утас гэдэг. Одоо бидний баг байхад байсан 80-ад оны, за 90-ад оны дунд хүртэл бол тэр утас ч байсан шүү дээ. Тэгэхээр механик байсан юм тий. Тий гар утасууд. Тэгэхээр тэр чинь бол аль эртнээс бүр дэлхийн 1-р дайны үед хүртэл харилцаа холбооч нь өөрөө бас тодорхой хэмжээнд нэлээд хөгжчихсэн байсан энэ үе. Тэгэхээр 2-р дайнд бол бүр илүү хөгжсөн байсан үеэлтэй. Тэгээд яг энэ үед болохоор тэд нар утасаар харилцаа холбоолол эзэний бий болчихсон байсан. Харин
технологийн дэвшил өөрөө маш хурдтай хөгжиж явсаар хагаад Generation Y-ийн үед юу гарч ирж байгаа вэ гэхээр нөгөө компьютерийн хэрэглээ чинь шинээр юм гарч ирж байгаа. За энэ үеийг бол Generation Y гэж нэрлэдэг байгаа. За тэгээд үүний дараагийн үеийг бол Generation Y-аас за X гэж нэрлэдэг байгаа юм л да. 70-аас 80 оны 70, 60 оны төгсгөл ч юм уу те нэг он нэг 15-аас 12 жилийн хугацаатай энэ үеийг Generation X гэж бас нэрлэж байна. Тэгээд за энэ үедээ болохоор бүр илүү нөгөө юуны хөөсрөлийн үе, соёлын хөгжлийн хөөсрөлийн үе гэж нэрлэж болохоор тэр нь бол урлагийн салбарт маш хүчтэй юм өөрчлөлтүүд гарч ирсэн. Ялангуяа яг энэ 60 оны одоо төгсгөл за 2 дугаар дайны үед чинь бол Мэрилин Монро Вьетнамын дайнд ч Америкт орж байгаа те яг энэ чинь Мэрилин Монро ч юм уу Элвис Пресли энэ төр гарч ирээд од болж ирсэн. За энэний дараагаар одоо Англид Beatles гарч ирж байгаа ч юм уу. Яг энэ үед энэ хөгжмийн энэ шинэ урсгал жанртай зэрэг хөгжиж байгаа энэ үед Generation Y, Generation X-д оруулаад байгаа. Y-д оруулаад байгаа. Тэгэхээр энэ үеийнхэн хооронд бол яг энүүгээрээ илүү одоо холбоотой. За жишээ нь бид нар бол утасны дууны үеийнхэн ч тэр манад чинь 80-ад оны ч юм уу 70-ад оны үед бол коммунист байсан. Гэхдээ одоо жишээлбэл Generation яг энэ Generation Y гэдэг ч юм уу яг энэ үе рүү за baby boomers-ийн төгсгөлийнх нь бол үе чинь өөрөө энэ хөгжмийн ихэнх үе яг залуу насных нь одоо эд үеийн яг энэ хөгжим дөнгөж гарч ирж байхад байсан. Тэгээ улбаалаад илүү одоо тэрийг бүр дэлхийд даяар түгээхэд тэдний одоо шүтэн бишрэгч нар нь ч юм уу фанатууд нь бол хэн байсан бэ гэхээр Generation Y X-үүд гарч ирж байгаа. Тэгээд шинэ хөгжмийн урсгал жанрууд гарч ирж дэлхийд даяар энэ чинь өөрөө бүр ингээд давлгаалж хэлжсэн. Манайх хэдийгээр коммунист байсан ч гэсэн Монголд бол одоо ялангуяа хувийн дипломатуудын хүүхдүүд гэж ярьдаг л да. Тэ нэлээд дээгүүр алтны хүмүүсүүд юм. Ямар нэгэн байдлаар гадаад дотоод сургуульд явж исэн хүмүүс тэр Пянзыг нь одоо олж ирээ сонсдог тэ. ACDC, Floyd болон Queen хамтлагч байт юм уу тэ. Маш олон хамтлагуудыг дууг сонсдог. Яг тэрүүгээр ингэж хүмүүжсэн. Тэр нь үндсэндээ бол бараа бидний ярьдаг чинь алтуу хийх ингээд. Одоогийн яг дэлхийд дээрх шинэ орчин цагийн хөгжмийн урсгалын алтуу хийх үндсэндээ яг энэ үедээ зэрэгцэж ингэж гарч ирж байгаа. За 1000-ын гэдэг үе байгаа юм л да. Одоо нэг 80 оноос 95 он хүртэл ч юм уу 97 8 он хүртэл оруулж байгаа. Эсвэл 1000-ын тийм 90 он 95 97 8 он хүртэл оруулж байгаа. Яг энэ үед төрснийг Mills нэг 80 оны дундаас одоо 90 оны 95 6 он хүртэл оруулж байгаа. Яг энэ үеийг болохоор 1000-ын гэж тодорхойлоод байгаа. Mills 1000 дамжсан яг ийм үеийнхэн. За энэ үед бол нийгэмдэр болж исэн дэлхийн нийтэд болж исэн зүйл юу гэхээр бас эдийн засгийн 97 оны эдийн засгийн нөгөө хүчтэй уналт. За тэгээ технологийн хөгжлүүд дээрэс нь яг энэ 1000-ны нэг онцлог бол юу гэхээр энэ үед системүүд одоо ялангуяа коммунист системүүд тэр чигтээ дэлхийд даяар одоо нурж исэн үе гэж байгаа. Тэгээ одоо ялангуяа нэг хоёр системээр ингээ хаагдсан байлаа ш. Нэг нь арчилсан систем, нөгөө том коммунист систем гэдэг хаагдсан үед яг энэ үед за энэ үеийнхэн бол үүгээр айгүй онцлогтой. Тэгээд шинэ 1000 л болсон гэдэг утгаараа 1000-ны нэг юм үе. Манад болохоор 1000-ын яг манай 1000-ын барууны 1000-ны хоёрын Монголд яг наривчлсан судалгаа байхгүй. Гэхдээ ажиглалтаар бол жаахан өөр. Жишээлбэл яг тэр цаг үед манад ч нөө систем өөрчлөгдөв. Системээс болоод 90-ад онд бол асар их нөө одоо тийм петролийн хомсдол, бүсний хомсдолд орсон. Гэтэл чин Америк ч юм уу баруун ч бол эсэргээрээ байсан. Илүү чөлөөтэй зах зээл налицын хэдэн зуун жил болоо хөгжиж гисэн. Айгу өөр төр зурагтай. Яг энэ өөр төрлүүд байгаа ч 1000-ны үед бол бас студ зүйлсүүд бас байж байгаа. За студ юмс нь илүү одоо хувиа хичээсэн онцлогтой. Айгу одоо муугаар хэлэхэд ч жоохон дүлгээр хэлэхдээ хувиа хичээсэн. Эсвэл одоо өөрөөр юу гэх юм айгу өөрийн гэсэн амбицтай. Тэгээ нэг иймэрхүү онцлог 1000-нд нэг иймэрхүү онцлог ба юмд баригдах бас нэг юмтай биш л юм тий. Тэгээд юмд итгэвтэй айгу тийм хориг одоо эргэлзэгч үеийнхэн гэж би бол баг хэлчмээр байгаа даа. Яг тэр нийгэм өөрөө энэ үед чинь итгэл найдвараа өгж ингэж явахт айгу төвхтэй байсан учраас ялангуяа маань яг ийм сэтгэл зүйн үеийг ийм ингэж өссөн үеийнхэн анзаарагдаад байна. За тэгээд нөгөө
90 оны дундаас ч 90 оны сүүлээс одоо 2015 он хүртэл үзээд багш байна. 2012-аас 2015 оны хооронд хагийн төрж байгаа хүмүүсийг Generation Z гэж томьёолоод байна л. Энэ үеийнхний яагаад Generation Z-үүд тэгэхээр гэж томьёолоод байна гэхээр нөө дэлхийд дахиад технологийн шинэ хувьсгал гарч ирж байгаа. Хувьсгал гэж хэлж баг болохоос тэр нь бол touch screen буюу бидний хэлдгээр те яг энэ тэгээд өмнө нь бол жишээ нь бидний хүүхэд хаад компьютер тоглоомч юм уу Tetris Sega гэж нэг дүнгиж гарч ирж ирсэн 90-ад оны их үеэр шүү дээ тий манай дүнгиж гарч ирсэн. За тэгээд яг бидний хувьд бол тийм ойрхон байгаагүй компьютер өөрөө тийм жаахан байсангүй тий. Гэтэл яг Generation Z-үүдийн үед бол компьютер бол эдний хувьд бол импортлогдож орж ирж байгаа зүйл биш. Харин хөргөт нь хамт байж байгаа юм. Тэгээд ийм дээд соёл ахуй бүх юм нь энэ дээр хийсэн ингээл анханасаа л touch screen дээр тэн харилцаал аав ээжтэйгээ мессежээр тайлбарлаж байгаа байсан хаач одоо ямар газар зүүн байшлаар үл шалтгаалаад тэгээд хүмүүстэйгээ шууд ингээ мессеж чат харилцаж байгаа. Ерөөсөө л ихийн хэвлэгээс гараал те ийм боломжууд энэ үеийнхэнд гарч ирж байгаа учраас энэ үеийнхний энэ технологийн энэ хөгжил нь өөрөө энэ үеийнхний сэтгэлгээнд нөлөөлж тэгээд сэтгэлгээнд нь нөлөөлж байгаа энэ нөхцөл чинь эргээд өөрөө тэдний нөгөө ажлын бүтээмж, ертөнцийг үзэх үзэл, тэ аливаа ямыг харах үнцэг. Улмаар амьдрал хэрхэн амьдрах вэ гэдэг амьдралын хэм бие хүн болж төлөвшөх гэдэг олон зүйлд нь бага ахуйгаас нь давхар нөлөөлж байгаа нэг ийм үе байна. Тэгээд энэ үеийг бол илүү онцгой үе гэж сүүлийн хүний нөөцийн судлаачид болон дэлхийд дээр одоо энэ Generation Z-ийг илүү нөө одоо шинэ ийм үе ингээ гарч ирж штэ. Яг тэр энэ үеийн ч өөр ажлын талбар дээр хүсвэсээг ингээ одоо 10 жилийн дотор гарч ирнэ. Гэхдээ маш онцгой өөр юм сонирхолтой үеийнхэн гарч ирээд байна. Яг гэвэл эдний хүмүүжилд маш хүчтэй нөлөөлж байгаа зүйл бол технологи буюу интернет. За сошиал орчин тий. Ерөнхийдөө бол Generation Z төр хойдоо жоохон онцлоод ярил л да. Та бас Gen Z гээд сургалт төлөө конференц өсвөр залуучуудын сургалт хийсэн тий. Тэгэхээр ер нь бол ингээд Generation Z бол яг онцгой үе. Generation Z-ийн яг онцлог тал нь яг юу юм бэ? За техник технологи дээр төрж өссөн. За тэгээ YouTube үзэж гин, Instagram хэрэглэж гин тий. Ер нь бол шинэлэг платформуудыг бүгдийг хэрэглэж байгаа. За TikTok-т бол бүр гарчсан байгаа х тий. Тэгэхээр яг эдний илүү бас онцлогийн таа бас ингэж ярьж өгөөч. За тэгэхээр Forbes сэтгүүл гэдэг шүү дээ. Forbes сэтгүүлээс гаргасан. Гэхдээ энэ манай дээр болохоор яг одоогоор зөв хамгийн сүүлд сонссноор бол Mongolian Marketing Consulting Group бол эдний талаар нэг судалгаа хийсэн ба би тэгэхээр судалгааг хараахан харж амжаагүй. Өөр яг энэ Z-үүдийг судалсан одоо байгууллага ч юм уу судалгааны нэг би бол одоо болж харж чадаагүй байгаа. Гэхдээ миний зүгээр бодож байгаа зүйл анзаарэгдэж байгаа нийтлэг ажиглагдж байгаа зүйл бол дэлхийн аль ч улс өнцөгт байсан ялгаа багхгүй Generation Z-үүдийн хүмүүжлэлд маш хүчтэй нөлөөлж байгаа зүйл бол одоо сошиал болчиход байгаа байхгүй. Тэр утгаараа одоо Америкт амьдарч юм уу хаана амьдарч байгаас үл шалтгаалаад төстөө сэтгэлгээний хувьд аюу төстөө тийм зүйл ажиглагдаж байна. Бил соёл өөрч гэсэн сэтгэлгээ айгу тий одоо төстөө болж байгаа. Тэгээ ижил тийм зүйл. За тэгэхээр яг Forbes сэтгүүлийн хийсэн судалгаан дээр болохоор ингэсэн байна. Зөв үеийнхэнтэй холбоотой нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг одоо нийтлсэн. Тэгээ коуч буюу ажлын байранд тулгардаг асуудлуудад зөвлөгөө өгч дүн шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлдэг одоо Inside Out гэдэг компани зөв үеийнхний ажил цалин урамшуулал хуримтлалтай холбоотой хандлагыг мэдэх зорилгоор одоо 1000 залуучууд 18-аас 23 насны 1000 залуучуудыг хамруулсан юм судалгаа хийсэн. Үүний үр дүнд нэг юм сонирхолтой зүйлсүүд гарч ирсэн байна л. Тэгэхээр зөв үеийнхэн болохоор цалин урамшууллын одоо тэд нар өндөр хүлээлттэй байд юм байна. Манай үеийнхний онцлог юу гэвэл жишээлбэл би одоо чуулганд үйлчилдэг үеийнхэн шүү дээ. Манай би 20 жил сүнд үйлчлэж байгаа. Эзний алдрын төлөө юу ч хийсэн яг хөө сэтгэлээрээ үйлчлэнэ тийм. Энэ намайг үйлчлэх бол сонирн бишээ гээл тийм. Дуудлага чухлаа гэдэг ингээ явдаг бол яг энэ зөв үеийнхний сэтгэлгээ нь өөрөө юм байна л та онцлог тийм. Алин урамшууллын өндөр одоо хүлээлттэй байдаг. За тэгээд эдгээр болохоор цаг нь болохоор миний ээлж ирэх үед гэсэн юм хүлээлттэй явт юм байна л да. Тэгээд зөв их удахгүй одоо дээрэс нь миний ээлж ирэх үе гэдэг ойлголт одоо тэдэнд байдаггүй.
76% нь анхны ажилдаа ороод жилийн дотор тушаал твших ёстой гэж бодд юм карьер. 32% нь өөрсдөө 6 сарын дотор тушаал твших эрхтэй гэж одоо итгэдэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр эн чинь тэдний хувьд бол маш өндөр юм одоо хүлээлт байгаа дээ шүү дээ карьер. Тийм байна. Бас өөртөө итгэлтэй байдал нь их юм шиг тий. Яг зөв өөртөө итгэлтэй байдал аюу өндөр байж байгаа. Тэгээд энэ бол аюу сонирхолтой дүр зураг байж байгаа байхгүй юу? Тэгээд ялгаа байхгүй л дээ би энэ дэнд ингээд уулзч байхад амар өөртөө итгэлтэй Монголд шүү дээ тийм манад яг ийм зэв ихэнтэй би зөндөө уулзч байгаа. Одоо яг ер нь надад юм төстэй харагдаад. За үүний дараагаар зэв ихний дараагийн нэг онцлог бол дийлийнх нь бакалаврын зэрэг эзэмших ёстой гэж бодд юм байна. Тэгтээ чи Америкт хийгдсэн судалгаа шүү дээ. Олон нийтийн дунд зэв ихний харьцангуй их ажлын талбарт гарч старт ап буюу хувийн бизнесийг эхлүүлдэг гэсэн ойлголт би гэвч яг ийм байна л да. Ийм судалгаа байдаг шүү дээ. Стартап ер нь эхлүүлэх байна гэж зэв их. Гэтэл зэвчүүдийн одоо зэв ихийн залуусын 80% мөрөөдлийнхээ ажлаа хийхээс өмнө дор хаяж бакалаврын зэрэг эзэмшсэн байх ёстой гэсэн байр суурьтай 80%. Зөв. Боловсрол гэж бол боловсрол бас айгууч болчихж шүү дээ. За үүний дараагаар карьерийн сонголт ба одоо оюутны зээл гэдэг ийм юм гарч ирж байгаа. Тэгэхээр сүүлийн үеийн оюутны зээлийн өртөө холбоотой статистикс энэ Америкт хийсэн судалгааг аюул сайн мэдчихэж байгаа тийм онцолж хэлж байгаа. За мэдээллийг үзвэл 44 сая оюутны зээлийн санд 44 сая хүн шүү. Оюутны зээлийн 1.80 долларын өртөө байна. Аюул өндөр. Тэгэхээр зээчүүдийн 30% оюутны зээлийн эргэн төлөх боломжтой гэж харуулсан. За тэгээд мөн 20 ажил мэргэжлээ буруу сонгохгүй гэж эмээдэг ба мөн адил хувь нь ихний ажилдаа ороод хангалттай байж чадахгүй байхаас айдаг гэж хариулжээ гэж. Тэгэхээр энэ дээр бас аюул сонирхолтой өдөр. Карьер бас сонголт гэдэг. Тэгээд оюутны зээл гэдэг зүйл бол илүү одоо манад яг ямар бас ялгаагүй хаа ойролцоо байж магадгүй. Ялгаахгүй оюутны зээлтэй яг энэ зүйлтэй холбоотой аюул өндөр төвдөр зураг харагдаж. Тэгэхээр зээчүүдийн онцлог өөрөө энэ байгаа дээ шүү дээ. Оюутны зээл гэдэг юм бидний хувьд бол аюул том асуудал байж. За зээчүүдийн бас нэг онцлог бол айлгадаг босоо удирдлагатай босстой ажиллахыг хүсдэггүй гэж. Засаглалын хувьд засаглалын одоо философи нь шууд одоо тэг хүчилсэн босоо удирдлага гэж хэлж байгаа шүү дээ. Авторатик гэж ярьдаг тийм хүчилсэн удирдлагатай юм дургу боссуудтай ажиллахыг хүсдэггүй юм байна. Тэгээ 60% нь менежерийн төвшөнд ажиллахыг хүсдэг. Зөв их өөрсдөө менежерийн төвшөнд ажиллахыг хүсдэг 60%. За тэгээд түншлэн удирдлагын коуч буюу дасгал хийх ур чадвар чухал гэж 75% маш чухал гэж одоо үзэж байна л да. Дасгалжуулалтыг маш чухал гэж үзэж байгаа. Коуч те. Тэр коуч гэхээс маш чухал хэрэгтэй. Хэрэг шууд нь ажилчдаас айдас төгшөөрт тулгуур бол зээчүүдийн 2 хүн тутмын нэг нь ажиллаа орхино гэж хариулсан. Тэгвэл Generation Z яг энэ үеийнхэнтэй одоо яг өсвөр залуучуудад үйлчилж байгаа одоо удирдагчд маань тэгвэл юун дээр одоо анхаарч үйлчлэл дээр одоо ямар одоо санаа тий шийдлүүдийг оруулж өгвөл энэ үеийнхэнд илүү хүрэх юм болоо. За коуч хэрэгтэй байт юм ээ тий. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр залуучуудыг сонсч өгөөд магадгүй миний харж байгаагаар бол Generation Z-ийн бол айгүй хурдтай байгаа юм шиг тий чадвартай. Тэгэхээр бид нар тэр хүмүүсийг одоо сонсч өгөхөөс гадна өөр яаж үйлчлүүл зүгээр вэ? Түрүү нэг яг энэ дээр нөө түрүүний ярьжсэн зүйл дээр нэмээд төгсгөлийн нэг зүйл хэлээ. Зэв ихэн entrepreneur сэтгэлгээтэй нөө стартап бол бизнес сэтгэлгээ аяг өндөр байгаа даа л да entrepreneur та. За тэгээд зэв ихэн бие таасан ажлын орчин хүсдэг. Өгөө саяхны нэгэн судалгаанаас үзэхэд ахлах сургуулийн 72% нь хизээ нэг өдөр хувийн бизнес эхлүүлнэ гэж хүсдэг бол 61% нь коллежид төгссөний дараа шууд бизнес эрхлэх төлөвлөгөөтэй байна гэсэн байна. Ахлах сургуулаа төгсөөд 71%. 61% коллежид төгсөөд хувийн бизнес эхлүүлэх гэдэг шүү дээ. Маш өндөр байхгүй. Тэгэхээр энэ чинь өөрөө техникийн нөгөө сэтгэлгээ буюу хандлага, ертөнцийг үзэх үзэлтэй. Үйлчлэлээр анхаарах ёстой зүйлсүүдийн нэг болж эхэлж байна гэсэн. Тэгэхээр түрүүний асуултанд дээр хариулахад удирдагч нар яг юу анхаарах ёстой юм бэ гэдэг асуулт байна л да. Тэгэхээр энэ судалгаануудыг яагаад ингэж харьцуулж хараад байгаа юм бэ? Энээс гадна зөндөө олон судалгаанууд одоо гарч ирж байна. Бид бас удахгүй яг зэвчүүдтэй холбоотой ирж байгаа нэг 2 жилийн дотор нэг
судалгаа эхлэхээр Монголын генерашн зэчүүд ямар төвшин баадаа. За тэр дундаа бүр Христэд итгэдэг зэв ихний онцлог. Одоо бусад судалгааны ажлыг эхлэхээр ингээд төлөвлөж байна. Тэгэхээр энэ олон судалгаанууд нь өөрөө яг үйлчлэл дээр бол чухал гэдгийг хэлэх гэж онцолж байгаа онж тухайн одоо өсвөр залуучуудыг Христ дотор сайн одоо дагалдуулах нэг чухал одоо зүйл бол судалгааг чиглэлаач, судалгаасаа хараач гэдэг зүйлийг судалгаа. Хоёр дахь зүйл бол энгийн зүйл юу вэ гэхээр тэдний зөв сонс. Тэдний мөрөөдлийг сонс, тэдний амбицийг сонс. Маш их амбицтай их өөртөө ихтэй байж байгаа ингээд харж байгаа лээ. Энийг энэ дээр нэг зүгээр сонсож урамшуулах, зориулах тийм нэг л хэрэгтэй. Коучдыг тэд хайдаг гэж байгаа. Тэгээд тэдний хувьд бол онцлог нь юу гэдэг гэхээр бас нэг тал дээр зөвхөн чуулганы хувьд заримдаа бид нар яг надад хамааралтай гэж ойлгочдөг. Тэгэхээр өдөртөгснөр нэг юм ойлгох хэрэгтэй болж байгаа хүлэмжшэр. Тэднийг юу хүмүүжүүлсэн бэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. 13-аас 14 онд хийгдсэн нэг судалгаа байна л да. Тэр судалгаанд юу харагдсан гэхээр тэдний хүмүүжүүлэлт нөлөөлсөн зүйл сүм чуулган биш, гэр бүл биш, сургууль биш. За сүм чуулган гэдэг нь зөвхөн христийн сүм чуулганы талаар яриа биш. Тэдний хүмүүжүүлэлт нь нөлөөлж байгаа зүйл өнөөдөр тэднийг мэдээлэл хүмүүжүүлээд байгаа шүү дээ. Энэ маш хүчтэй мэдээллийн нөхцөл. Бүрэн энэ зүйл чинь тэдний ертөнцийг үзэх үзэлд нөлөөлж байна. Зөвхөн пастрын ярьж байгаа номлолоор тэд нэр одоо бүх юу гэдэг нь ертөнцийг үзэх үзэл нь тавигдчихж байгаа юм уу? Сэтгэлгээ нь боожж байгааг үл тийм биш шүү дээ. Маш олон мэдээлэл дундаас пастрын номлож байгаа нэм гарагийн цуглааны номлол нэг хэсэг нь л болж байгаа. Тэр байтугай пастрынхаа номлоос гадна өөр олон номлолуудыг тэр YouTube-ээс сонсох боломжтой одоо болчихлоо шүү дээ. Яг үүн шиг тэрийг нь хинч хянах боломжгүй байхгүй юу? Хянах шаардлагагүй. Яг үүн шиг зөндөө олон өшөө их сурвалжуудаас бусад хүссэн мэдээллүүдээ эднэр авах боломжтой болж байгаа. Тэгэхээр ийм одоо олон ургалч үзэл, олон нөхцөл байдлуудаас мэдээлэл авах боломжтой. Энэ үеийнх нь бид нэр шууд одоо юу гэдэг нь чи зөвхөн миний удирдлаганд бай. Одоо дуулууртай байх хэрэгтэй. За мэдээж дуулууртай байх гэдгийг бид нэр одоо арай байх чухалж энийг өөрөөр харж тайлбарлах хэрэгтэй юм цаг үе дээр ирсэн юм шиг байна. Тэр ялангуяа генерашн Z-үүдтэй ажиллаж байгаа юм өсвөр залуучдын удирдлагч пасторуудын хувьд бол юуг анзаарах хэрэгтэй болж байна гэхээр энэ үеийнхний энэ олон талт одоо чадамж, сэтгэлгээ, олон ургалч үзэл дээр энэ нээлттэй байдаг. Яг энэ сэтгэлгээнийх нь онцлогт тохируулсан арга барилыг өөрсдөө олох хэрэгтэй гэсэн үг. Үгээр яг энэ аргаар зөвхөн үгээр л явах хэрэгтэй гэх юм бол түрүү хэлсэн шүү дээ. Эдгээр бол ийм юмд бол зохицохгүй. Тэгээд тийм газраас ерөөсөө яваад өгдөг. Ийм л үгэх юм байж. Окей. Тэгвэл генерашн Z бас ингээд ойлгож чадахгүй энэ үеийнх одоо яг юу хийд юм бол юу сонирхт юм бол онцлог нь юу юм болоо сул тал нь юу юм бол гэж байжээд л одоо генерашн альфа гэдээ гараад ирсэн байгаа даа шүү дээ. Тэгэхээр генерашн альфа нь бас яг одоо миний сонсноор бол одоо iPad-ны үеийнх юм шиг байна тий. Тэгээ та энэ тал дээр iPhone гэж ярьж байгаа альфа үеийнхэн бол илүү одоо яг зарим юм дээр болохоор энэ альфа үеийнхний чинь онцлог юм. Z-үүдийн бидний хувьд бол мянгийнхны хувьд бол ерөөсө 3 дэлгэцээр яг зэрэг ажилладаг. Z-үүд 5 дэлгэцээр зэрэг ажилладаг. Z-үүд 3, мянгных нь 1 мөн 2, нэгээс 2. Z-үүд 3 альфа үеийнхэн 5 дэлгэцээр зэрэг ажиллаж чадна гэдэг байгаа байхгүй. Зүг. Тэгэхээр чинь өөрөө ийшээ хараад чамтай юм хийж явахдаа ийшээгээ хараад компьютероо тоглоод ийшээгээ хараад мэдээллийг сурвалжийг өөр нэг юмнаас ингээд аваад юусе ингээд яваад ахна шүү дээ. Одоо ч хоёрын ярьж авах үед ийм чадамж өндөр нөгөө нэг тэр технологиг тэгж хэрэглээд дахин тэгж ажиллаас тийм үеийнхэн л байна л. Яагаад тэгэхээр энэ үеийнхэн дээр чинь
гартаа нэг уц барайл зургатаа нэг хараал тэнд нэг бас нэг өөр дэлгэц хараал те. Нэг уц энд нэг дахиад нэг хайд байгаал. Тэр ингээл юус нэг дор зэрэг л ашиглаад байх юм уу. Nice. Тэгэхээр альфа-ны илүү хурдтай. Хурд аял арай илүү өндөртөө. Гэхдээ яг одоогор альфа дээр бол илүү судалгаанууд хийгдсээр байгаа. Гэхдээ өөрчлөгдөх байхаа гэж бодож байна. Одоо яг төрж байгаа үеийнхэн шүү дээ 15 оноос хойш төрсөн үеийнхэн дээр одоо бол бас нэг 5 настай, энэс жоохон доошоо настай хүмүүс байж таарч байгаа. За тэгэхээр одоо хамзаа 12 оноос гэж бодохоор одоо дөнгөж 8 настай ч юм уу дөнгөж сургуульд орох гэж байгаа үеийнхэн. Илүү яг технологитой харилцах чадамжийн хувьд бол хамаагүй илүү өндөр чадамжтай хурдтай технологиг аягүй хурдан барьж авахаас гадна за Z Alpha 2 дээр нэг төслөө зүйл байж ажиглагдж байгаа зүйл нь юу гэвэл хоёулаа технологиос хамааралтай юм. Технологиос хамааралтай. Тэдний нэг харилцааных нь маш чухал хэсэг болсон зүйл байна. Тэр эднэртэй харилцахдаа энийг магадгүй бид нэр ашиглаж чадвал шүү дээ. Яг энэ технологиг эргүүлээд бид нэр эднэртэй харилцахдаа ашиглаж чадах юм бол түлхүүрийн бас ол боломжтой гэж. Окей. Nice. Тэгэхээр ер нь бол та маш тодорхой мэдээлэл өглөө. Тэгээ баярлалаа. Би бас яг ингээд Generation Z-ийн талаар ингээд мэдээлэл уншиж байсан чинь тэгсэн байсан. Утсыг хураагаад авах үед ч юм уу тэгээ утсыг өөрөөс нь салгах үед бага насндаа одоо аавыгаа алдсан хүүхдийн одоо сэтгэл зүйтэй адилхан болдог гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг ч аргагүй одоо таны ярьж байгаатай одоо техник технологитой бол яалч аргагүй уялдаа холбоотой байгаад байна л да. Одоо энэ Generation Z Alpha үеийн одоо хүүхдүүдтэй байгаа эцэг эхчүүд ч гэсэн мөн ялгаагүй яг саяны таны өгсөн зөвлөгөөний дагуу бол сонсож өгч тэдний яг юу хараад байгааг нь дэмжиж өгөх нь зөв юм шиг байна тийм үү? Тэдэнд ерөөсө коуч асгаажуулагч л болох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тэдэнд өөрсдөд нь чадамж нь бага. Нэг үгээр хэлбэл миний чадахгүй тэр чадна. Ялангуяа технологи дээр. Одоо компьютертэй social энэ орчинд. Үгүй тийм баг шүү дээ. Одоо жишээлбэл 40-с дээш 30-аас дээш насны заримдаа хүүхдүүд нь 40-с дээш насны хүүхдийнхээ учрыг олог байхад хүүхд найзууд нь олцсон сууж идэв шүү дээ. Зөв. Окей. Тэгэхээр яг энэ чадамж чинь өөрөө бидний давуу тал болчиход байна. Тэгээд энэ дээр нэг мэдээж зарим хүмүүс бол үгүй гэж үзэж байгаа. Тэ манай одоо зарим найз нар бол тийм юу ийтэй өстой хүүхдтэй тий. Үзээд гарна гэж байгаа ч цагийнхаа ясаар аяндаа тэгээд одоо суралцах хэрэгтэй юм байна гэдэг яг ийм нөхцөл байдал руу орно л доо. Хүүхдээсээ сурах, тэгээд тэр үеийнхнээс сурах. Гол нь бидний хувьд, бидний насныхны хувьд их хэрэгтэй зүйл. Солжуулах байх дээр л анхаараа л гэдэг зүйл хэлдэг. Окей. Баярлалаа. За тэгвэл өөрчлөгдсөн үеийн талаар сэдвийн талаар орохоос өмнө яг төмөрч өдөр гэдэг хүн яг хувь хүний талаас нь жоохон би асуулт асуумаар байна л да. Та ялангуяа маш санаа асуулт. Тий. Тэгэхээр нэг одоо ялангуяа та олон хүмүүст сурсан мэдснээ асгадаг. Би бол таныг бол юм нэг Wi-Fi хүн л гэж хараад байгаа байхгүй. Бас би тантай тий хэд хэдэн удаа уулзж байлаа. Тэгэхээр шинэ мэдээллээр дүүрэн явж яадаг хүмүүст одоо ингээл сурсан мэдснээ асгаж байгаа штэ. Тэгэхээр та өөрөө яг ирч хүчээ яаж хэрхэн сэлбэдэм бэ? За ер нь миний хувьд бол нэг 3 зүйл дээр би маш чухал одоо өргөлт өгч явдаг. Аюу гоё асуулт танд баярлалаа. Хин нэгэн хүн надаас ингэж асууд юм байж гэж. Тэгээд 3 зүйл ерөөсөө миний итгэл үнэмшил юу гэдэг тэр хүн оюун ухаан бие махбод сүнс сэтгэл гэсэн яг энэ 3 зүйлээс л бүрддэг. Тэгээд би өөрөө Христ итгэдэг те. Тэгээд энэ ч утгаараа яг 3-ыг тэнцвэртэй авч явах нь аюу чухал гэж үздэг. За тэгэхээр өөрийнхөө эрч хүч гэдэг нь ганцхан одоо юу гэм би тогтмол залбирахтай холбоотой эсвэл ганцхан одоо би ном уншихтай холбоотой эсвэл ганцхан жимд явахтай холбоотой гэж одоо хэлэхгүй. Гэж одоо хэлсэн маш их баярлалаа. Гэтэ эрч хүчтэй байх гэхээс илүүр зүгээр миний хувийн одоо зарчим юу гэхээр тэнцвэртэй байх нь надад аюул чухал байдаг. Эрүүл мэндийн хувьд, бие махбодын хувьд, оюун ухааны хувьд, одоо сэтгэл санаа буюу сүнсний хувьд. Тэгэхээр яг энэ 3 зүйлээ тэнцвэртэй авч явахын тулд миний тогтмол гэдэг нэг 3 зүйл байдаг. Өдөрт тогтмол Библиэс 3-4 бүлгийг унших. Тэгээд
30 минут тогтмол залбирах. Тэгээ энэ болохоор миний яг сүнсний одоо сэтгэл санаа буюу сүнс маань эрүүл байхад туслана гэж би итгэдэг. Эрүүл мэндийн хувьд бол би мохотын хувьд би юу гэхээр өдөр болгон тогтмол би 150-аас 200 сунахыг хичээдэг байна. За өмнө нь бол би жимд явдаг гэсэн. Одоо бол жимд явж байгаа амжихгүй байгаа учраас гэрээр ер нь 30 минут дасгал хийдэг. 30 минут яг кардио дасгалыг одоо хийгээд тэгээд сонголт хийгээд ингээд дуусгадаг. Тодорхой хэмжээнд жоохон өлсөө гаргаад бие халаагаад тэгээд цэсний харгалтыг сайжруулах яг өөрийнхөө төвшин. За тэгээд оюун ухааныхаа хувьд бол аль болохоор шинэ одоо мэдээллүүдийг сурахыг хичээдэг. Ялангуяа би өөрийнхөө сонирхож байгаа сэдвүүдээр түүхийн номууд унших дуртай. Удирдлагын номууд унших дуртай. Хөгжлийн чиглэлийн номуудыг унших дуртай. За хөгжлийн чиглэл гэдэг нь ялангуяа нийгмийн хөгжлийн талаарх номуудыг сонирхон унших дуртай. Окей, ер нь бол би бас яг дараагийн асуултаа бол та өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ, яаж суралцдаг вэ гэдэг асуулт байсан. Гэхдээ та сая бол барыг хариулж гин те. Тэгэхээр илүү бас яг юунаас та бас суралцж гин? Сүүлийн үед яг юун дээр суралцж байна? Тэр тал дээр. За яг одоо миний сүүлд уншиж байгаа ном бол тодорхой төрлийн дагалдагч гэдэг ном уншиж байгаа. За тэгээд би Библийн сургуульд бас цагийн багш шийдэг. Цагийн багш шийдэг учраас багшийн ажил чинь өөрөө яг ялангуяа багш нар мэдээлэлтэй холбоотой юмудаа заавал боловсруулж унших хэрэгтэй шүү дээ. Тэгээд энэтэй холбоотой, хичээлтэй холбоотой юмудаа уншиж. Одоо тэгээд хамтын нийгмийн өөрчлөлт шинжилгээ гэдэг хичээл орж байгаатай тэрнтэй холбоотойгоо бас номнууд уншиж байна. Тэгээд яг энэ маань бас хувьсан өөрчлөлттэй холбоотой хөгжлийн чиглэлийн хичээл учраас энэтэй холбоотой 2 ном байгаа. Нэг нь болохоор Есүс үндэстнүүдийг дагалдуулах нь гэдэг ном. Боб Моффитийн ер нь ертөнцийн үзэх үзлийн талаар буддист ертөнцийн үзэх үзэл, христийн библийн ертөнцийн үзэх үзэл болон одоо шаманист буюу тэг бүгийн талаарх ертөнцийн үзэх үзлийг анимист те юм ямар байдгийг ялгааг нь бичсэн. Тэг энэний давуу тал сул талтай холбоотой номнууд байна. Гэх мэтлэн номнуудыг хичээлтэй холбоотой харж байна. Яг өөрөө зорж уншиж байгаа ном бол яг одоогор бол саний дээр ажилласан ном тодорхой төрлийн дагалдагч бэлдэх. Окей. Та бол ингээл үндсэн ажлынхаа хажуугаар яг дурлж хийдэг хобби ч юм уу эсвэл өөр зүйл байна уу танд? Ямар гоё асуулт ёо, ямар гоё. За, үндсэн ажлынхаа хажуугаар тэгэхээр яг үндэ нь миний ажил бол цагт баригдсан одоо тийм ажил биш. 8 цагийн ажил хийдэггүй болохоор би өөрөө өөртөө сартар бацтай байх хэрэгтэй болдог. Зөв, Одоо нэгсэндээ өөрийгөө хөгжүүлэх саний юмнууд ингээл өглөө босоод тэгээд тодорхой 3-4 аяг суугаад тэгээд 30 минут болоо дараа нь цайгаа уух ч гэдэг юм уу. Тэгээд энийхэн дараагаар одоо цайгаа уучаад тэгээд эзэнтэй залбирах, эзэнтэй цаг гаргах, тэгээд дасгалаа хийх, тэгээд судлах юм руугаа орох, devotion хийх гэдэг ингээд бусад нэг онлайн юмнуудаа хийх мэхтэй ингээд юм руу орно л доо. Тэгэхээр чин хүнд бол яг ингээд анзаарахаар өдөрт заримдаа бол цаг авахгүй байх тийм нөхцөл байдал руу зарим өдөр бол ордог. Гэхдээ би аль болохоор өөртөө ер нь цаг гаргахаа дуртай. Окей. Тэгэхээр та бол ерөнхийдөө бол яг тийм төлөвлөдөг төрлийн хүн байна те. Тэгэхгүй угаасаа л ер нь бол төлөвлөхгүй бол 24 цаг бол одоо бараг л хүрэлцэхгүй болоод шүү дээ, тийм ээ. Яг миний хувьд бол яг би бас тэгж чадахгүй 24 цаг нөө одоо зарим ажлаа яг ажлын цаг тодорхой тухайн өдрийн хийх ёстой зүйлээ хийсэн бол би зүгээр тэгэл ажиллаа орхичдаг. Тэгээ оройд одоо хобби ч юм уу шүлээ цагаараа гоё спортын сууг үзнэ. Орос кинонууд дуртай. Орос кино ялангуяа Оросын одоо тагнуултай кинонд бол бүр дуртай. Тэгээд тийм сериалуудыг үзэх аюул дуртай. Миний хобби загсанд явдаг зам бол найз нартайгаа яг болж төлөвлөөд өдрийн нэгтнээс төлөвлөөд тэгээд зам загсанд явах. Тэгээд яг ойрынхон бас хэдэн найз нартай уулзаж кофе уусан бас аахаа зүгээр л буу халдаг. Окей, nice. Тэгэхээр хоёлоо одоо бол яг вэхээр өөрчлөгдсөн үеийн талаар ярих гэж бодлоо. 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тий. Ерөнхийдөө би бол одоо 7 дээр нэм үү 6 дээр нэг очиж байсан. Тэгэхээр тийм 7 дээр нь.
Тэ. Тэгэхээр өөрчлөгдсөн үеийн яг онцлог нь яг юу юм бэ? Мэдээж өсвөр залуучуудын конференц байгаа тий. Тэгэхээр багагүй хугацаад ингээд тууштай явлаа штэ. Жил болгон хийнэ гэдэг чинь амаргүй. Тэгэл бас одоо тэнд заагдж байгаа сэдвүүд бас тэнд одоо ихтгэл тавьж байгаа хүмүүс бол яг одоо презентацийн хүртэл айгүй чанартай. Тэгээ надад бол маш их таалагдсан. Тэгэхээр энэ өөрчлөгдсөн үе залуучуудын конференц ердөөсөө онцлог нь яг юу юм бэ те? За өөрчлөгдсөн үе өсвөр залуучуудын үйлчлэл онцлог яагаад яг энэ үйлчлэл эхэлсэн бэ гэдгээс би эхэлчихье гэж бодоод байна л да. Яагаад ер нь бол эзэн 2000 оны ихэр нэг үзэгдэл үзүүлсэн мэт. Тэгээд яг тэнд маш олон мянган залуучууд ингээд зогссон. Тэгээд тэнд би зогсоод эзний үгнээс хуваалцж байсан. Тэгээд тухайн үед бол тэгэл орхисон. Гээл. Тэгээд тэрний дараа 2009 онд бид нэр найдвар сумын нэг 3 ахлагчтай хамт тэгээд Бурхны чуулганы одоо Аз намхан талаан Бурхны чуулганы нэг залуучуудын семинар, залуу төртөгчдийн семинар болох гэж байна. Өсвөр залуучуудын тэгээд тэрэнд ч яваад ирээд тэгээд очоод эзэн яг дахиж надад яг тэр дуудлаа сануулсан. Тэгээд би чамайг яг энэ залуу юу дуудаад байна. Ихэрлөө одоо очиж үйлчлэх хэрэгтэй. Тэгээ би заа гэж хурж ирээл тэгээд ер нь бол 2000 хамгийн анхны одоо зүйл бол 10 оны 10 онд хэлсэн баха 10 онд анхны одоо конференц хийж ирсэн. Анхан дуу. Үгүй хотод найдвар. Тийм үү. Nice. Тэгээд яг эхэлсэн. Тэгээд тэр үедээ бид нэр конференцийн нэрийг тухайд байсан найдвар сумын өсвөр залуучуудын өдөртөгч пастор байсан Gerald гээд залуу байсан. Тэрнтэй хамт яриад ингээд тухайн найдвар сумын бас өсвөр залуучдын зарим ахлагч нартай хамт нийлж ингэж үйлчилж эхлээд ингээд явсан гэж. Тэгээд тухайд бол зөв жилд нэг удаа бид нэр эхний 1-2 жил нь бол зөвөр юу гэдэг вэ? Конференц. Яг залуучуудад урам зорих бүх зорилгоор яг Бурхны чуулганыхаа нэг 4-5 сүмүүд оролцсон. Улаанбаатарт байгаа сүмүүд ахнаас бол итгэл сүм ирдэг байлаа. Тухайд бид ахны итгэл сүмийн пастор байсан болохоор. Тэгээд ингэж хийдэг байж байгаад 2012 онд анх удаа дарханд бид нэр өөрчлөгдсөн үеийг 3-ыг хийсэн баггүй. 10 он, 11 онд нь хотод тэгээд 12 онд нь өөрчлөлтгүй 3-ыг дарханд яг итгэл сүмээр төвлөрөөд хийсэн чинь бүр санаанд оромгүйгээр айгүй олон хүүхдүүд ирээд итгэл сүмийн зааланд багтахгүй болоод тэгээд бүр тэндээс зам үүд хөвсгөл дунд гов хаанаас ч үлээ бүр айгүй гадруудаас зүү араад сэлэнгийн сум юмнаас ирээд ингээд тэгээд тэгж ихтэй дархны нөгөө одоон дархны хаанчлалын дархан туншил дахны пасторууд таах нийлж байгаа бид нар хамтдаа хийжсэн байхгүй. Яг зохион байгуулалтыг нь хост те одоо яг итгэл сүм хариуцлагаас гадна зүгээр хүний нөөц нь бол дахны залуучууд хамтдаа нийлэл хийсэн. Эсвэл тухайн одоо үйлчилж исэн хүмүүс. Тэгээд энэ дээр аюу сайн болоод яг тухайн үед бид нар воркшопууд буюу те нэг юм жижиг бүлэгт хуваасан хичээлүүд анх удаа хийж үзчихсэн. Тэр аюу сайн болоод залуучуудаас гарсан санаа л та. Тэгээд тэрнээс эхлээд ер нь бол бид нэг конференц юм юутай хиймээр юм байна. Воркшопуудтай хиймээр юм байна. Тэгээд бүхэн номлол сонсохоос гадна өөр сэдвүүдтэй бас хичээл сонсдог хүмүүстэй нэг дор ингээд байх. Тэгээд ер нь бол дараа дараагийнхаа хөгжлийн юм руу явж байгаад 2015 оноос 16 оноос ер нь бол эхлээд яг юм өөрчлөгдсөн үед шилжилтийн жил болсон. Зөв. Би нэг жил пауз аваад буцаж ирэхдээ ер нь арай жоохон өөрчлөлт авчих хэрэгтэй байна. Тэгээ Улаанбаатар руу ч нүүж ирсэн. Тэгээд өөрчлөгдсөн үе дээр бол жоохон өөрчлөлт хийж эхэлсэн. За нэрээ бид нэр англи дээр нь transformation generations гэдэг яг энэ нэрээр нь яваад өөрчлөгдсөн үе гэсэн үг. Тэгээд transforming generation гэдэг яг энэ нэрээ товчлоод TG гэдэг. Тэгээд бид нэр TG гэдэг юм логогоо хийгээд TG гэж нэрээ удаад. Тэгээ одоо TG үйлчлэл дотнууд байна. Тэгэхээр marketplace буюу ажлын салбар дээр манлайлах, ажлын салбар дээр дагалдуулах, ажлын салбар өөр нөлөөтэй байх гэдэг ийм нэг хэлбэс гэх үү, баг гэх үү үйлчилж байна. Тэгээс уулздаг хэрэгтэй. За тэгээд яг одоо доктортой одоо шинээр бүр нэлээд чамбаа эхэлж байгаа медиа үйлчлэн TG медиа.
Тэгээд TG конференц гэж байгаа. Конференц энэ чи бол мэднэ одоо уг нь жил бид нэр 9 дэх удаага хийчихсэн ингээд карантинаас болоод хойшилчлоо. TG зуны кемп гэж байгаа. За яг одоогоор тогтмол хийгдэж байгаа зүйлсүүд нь бол энэ дөрвөн зүйл. Тэгээд TG leadership training буюу TG-ийн одоо өдөртөгч өсвөр залуучдын өдөртөгч бэлтгэх сургалт гэдэг яг ийм 5 зүйл одоогоор бол яг ер нь бол ийм нэлээд хэлбэр олчихсан үйл ажиллагаа нь ингээд учраа олцсон тогтмол ингээд явж байгаа. Тэгэхээр онцлогийн хувьд бол илүү өсвөр залуучууд руу чиглэсэн боловч сүүл рүүгээ одоо өргөжж гинэ гэсэн үг. Тийм байна. Өсвөр залуучууд гарч ирээд тэгээд бас нийгмийн салбар дээр байгаа залуучууд хамтдаа нэгдээд сурдаг. Бие биентэйгээ мэдээлэл хуваалцдаг ийм бас хөрлөг бас байгаа. Nice. Тэгэхээр ер нь бол юу юм шиг нэрнээсээ ахуулаад онцлогтой байна. Яг би сая яг таны яг ингээд тайлбарж байсан чинь transformation гэлээ шүү дээ. Би нэг өөрчлөгдсөн гэхээр чинь нэг change гэдэг үгийг л бодоол хэлээ л да. Гэсэн чинь бүр үндснээр нь өөрчлөлт талаар л яриад байгаа юм шиг те. Болсон өөрчлөлтийн талаар ярьж байна. Болсон өөрчлөлт гэж хэлээ. Нэрнээсээ ахуулаад онцлогтой. Nice. Тэ. Зөв. Тэгэд та ер нь бол өөрчлөгдсөн үе конференцийг зохион байгуулж яхад сайхан хийгээд те бэрхшээлтэй хүнд хэцүү асуудлууд яг юу байваа тэр талаар нөгөө сайхан яриач. Хүнд юмнууд бол мэдээж байж таа. Наач аюу санхүүгийн асуудал мэдээж аюу хүнд асуудал. Санхүүж яг тарханд бид нэр яг төвлөрөөд хийдэг байхад бол ихтгэл сүм дээр яг үндэ болоо байр тасаад үргэлжлэн гихгүй амар гэдэг гэсэн. Тэгээд тийм цуглааны байранд нь шилждэг тий. Тэгэл хүмүүс хурж яваад оролцсон дахны залуучууд маань өөр бас ямар ч гоё яг энэ дашрамд бас даханд тий үйлчилж ирсэн ихтгэл сүм болон Вайвамын залуучууд байсан дахны бусад сүм тий Бурханын Есүс Христийн нөхөрлөл Есүс маш олон одоо би зарим нь уучлаарай үнэхээр санахгүй байна. Маш олон сүмийн залуучуудаа дахин Христийн чуулганы болрооч гэдэг юм нэрийн дуртагтай ингээд Миндэ байна. За одоо Мингогийн кофегийн өмсгөн байгуулагч Соко Батра за ихтгэл сүмдээсэн Заяа за юунаас болохоор Вайомс болохоор тухайд ичгүй байсан юм аа. Тэгэл Бурханс ингээд хамтдаа ингээд амар мундаг зохион байгуулдаг гэсэн юм. Бид нар бол ямар ч асуудалгүй гаргаад ирдэг. Харин хотод ирээд баг байгуулах, баг бий болох гэдэг бас бэрхшээлтэй бид нар тулсан. Тэгээд амаргүй байна. Ур чадварын хувьд хүн болгон ялгаагүй. Тэгээд өнөөдрөөс манай баг бол Улаанбаатартайгаа баг маань урагшилсаар байгаа. Гол бэрхшээл бол хоёр л гол хүчин зүйл. Тэгэл та мэдээж аливаа юм хэлбэл нэгдүгээрт нь санхүүгийн асуудал, хоёрдугаарт нь хүний нөөцийн асуудал гэдэг юм боллоо. Тэгээд өөрчлөгдсөн үе маань өөрийн гэсэн яг юм бааз суурь аягүй багтаа. Ийм министри өмнө нь бол түрүүн дээр чинь ихтгэл сүмийн бааз суурь болон заримдаа Вайвамаас ингээд дахин Вайвам байсан. Хүчин техник юм буугаад энэ тэндээс нийлүүлээд ингээд дахин залуучууд маань энийг аягүй ингээд гоё аваа явуулдаг гэсэн юм. Одоо хотод бол яг энэ нөхцөлөд хараахан бүрэлдээгүй байгаад байна. Тэгэхээр энэ бол яг биднээс өнөөдөр яг учирч байгаа бэрхшээл гэж байгаа. Хүний нөөцтэй яг баг бэлтгэх тал дээр одоо ажиллаж байна. Дээрээс нь яг зүгээр үйлчлэл хийчихэд 2012 онд яг конференцийн дараа нэг сон юм тийм амар хоосон мэдрэмж авч ирсэн. Яагаад гэдэг би одоо ч ойлгодгүй л та. Тэгээд айгүй хүрдэ айгүй гоё болсон тэр конференц айгүй олон залуучууд урам авсан. Тэгээд ариун сүнсний туслахаа зөндөө байсан. Үнэхээр гайхалтай байсан. Хэдий ч би өөрөө аюу санаа аюу ядарсан юм уу аюу хоосон тийм мэдрэмж авч ирсэн тохиолдол байдаг. Тэгэхээр зөвөр яг эндээс хэлэх гээд зүйл юу юм гэхээр бид нар ер нь аливаа юм хийж байгаа хүндэд яг тухайн цаг үед нь аюу зоригтойгоор урам бас өгч сурмаар юм шиг байна. Yes. Тэгээ тэр залуу юу тэр хөвгшин үү тэр надаас дүү юу тэр хэн байхаас ах уу эгч үү хэн байхаас хүн шалтгаалаад хүнд бид нар яг л цаг нь олоод урам өгч сурах бас ийм зүйл аюу чухал байт юм болов уу гэж надад. Тэгээ миний хувьд бол яг өөрчлөгдсөн үйлчлэл дээр байдаг аюу хүчтэй юм да намны ингээд сэтгэлийг одоо хүн болсон хаанчтай нэг урам аюу хэрэгтэй тийм. Эсвэл би тийм хүн байж магадгүй л те. Эсвэл би тийм хүн байж магадгүй те. Надад бол аюу урам аюу дутагдсан гэж би бод. Аюу үнсээр аюу зориулт гаргаж хийдэг. Тэгээд тийм зүйлсүүд л байна да. Окей. Баярлалаа. Харин би бас яг
бодож илаа. Саяхан бас бид нэг үүрэгтэй залуусгийн конференц дараханд бол яг одоо залуу үеэрээ зохион байгууллаа л да. Тэгээд бас мэдээж яг арт талд маань маш сайн менторууд, удирдагч нар маань байсан болохоор сайн болсон. Тэгээ би бас яг тэр үед яг бодож байсан яг өмнөх хүмүүс маань яг мөр чухал юм бэ гэж те. Тэгээ тэр хүмүүс маань байгаа учраас бид нэр одоо бас илүү ингээд гоё зүйлсүүдийг хийх боломж байгаад байна шүү дээ. Тэгэхээр бас ингээ өмнө алхаж байгаа Христ итгэлийн удирдагч нартай бас их талархаж байгаа. Яг тэр газрыг хагалж штэ те. Мэдээж тэгэхээр би энд юу хэлэх гээд байна гэхээр бас удирдагч нартай тийм урам өгдөг байгаарай л гэж хэлмээр байгаа. Хаяадаа ч гэсэн нэг ингээд мессеж чичдэг те. Танаас юм сурдаг шүү ч гэдэм юм уу те. Бодиттой урамшууллуудыг бас өгдөг байгаасаа л гэж хүсэж байгаа. Удирдагч нарт тийм урам аягүй чухал. Дээрээс нь ер нь удирдагч хүнд ч гэсэн ямар нэгэн зүйлийг хүн хийж байгаа бол бид нэр алж харж байгаа бол тийм урамыг харамгүй одоо чи сайн биш шүү болж шүү наадах чинь бас гой санаа байна. Аливаа юм бол алдаа оноо өөлөх болох зүйл зөндөө бол тэр бол дараагийн асуудал шүү дээ. Бидний бодтой юмний бол бас нэг тэр сүүлд миний сурж байгаа бас нэг амьдралын зарчим гэх юм уу да. Ийм ч таадаг. Окей. За сүүлийн үед та ямар аппликейшн хэрэглэж байна? Одоо сүүлийн үед бол одоо хүмүүс Instagram руу их төвлөрж байна, Facebook руу төвлөрж байна. Гэхдээ бас болцсон ч юм шиг те. TikTok руу орцсон ч юм шиг те. Тэгэхээр та бас сүүлийн үед яг ямар аппликейшн хэрэглэж байна? Сүүлийн үед би одоо Instagram нэлээд идэвхтэй болж байна да. Instagram дээр яг энэ миний үйлчлэлтэй холбоотой темсгэр залуучууд одоо сүүлд бол яг судалгаа би нэг одоо ойрд нэг судалгаа аваад байгаа шүү дээ. Яг тэр судалгаан дээр хамгийн сүүлийн мэдээгээр ер нь бол судалгаанд оролцож байна. Одоогийн байдлаар 206 судалгаанд хариулсан. Тэгээд тэр 206 хүний 53% нь 62.6% нь Instagram хэрэглээд байгаа байхгүй юу? Оо зөв 62.6% гэдэг чинь Христ итгэгч маань Instagram аяг өндөр хэрэглэж байна гэсэн үг шүү дээ. 200 гаруй хүмүүс. Тэгэхээр чинь өөрөө тэгээд бидний энэ цаашаа бол ингэж өснө. Facebook мэдээж өндөр хэрэглээтэй байж байна. 206 санал асуулгууд 205 нь Facebook хэрэглэдэг. Багчаатай. За тэгээд цаашаа энэ бол ингэж өсөж явах бах. Тэгэхээр Instagram-ыг аягүй хэрэглэж байгаа. TikTok аппликейшнийг одоо би бас баг зэрэг оролцож байна. Өөр яг join болгоод тэ өөрөө ингээд хөгжилтэй тэмцэлгүүд аягүй байдаг. Аягүй амар нэрмээ юм байхгүй болохоор надад хаяа TikTok руу орох надад дуртай. За M+-ыг сүүлд Perl data гэж суулгаад татаад ашиглаж байна. M+-ыг ашиглаж байна. Бусад за яг одоогоор бол эдгээр аппуудыг ашигладаг. Дээрээс нь дасгал хийдэг кардио дасгалын аппликейшнуд байдаг. Тийм аппликейшнуудыг л ашиглаж байна. Тэр нэг судалгаа явж ирсэн тэрийг бас энэ подкаст сонсож байгаа хүмүүс бас бүгдлөөрөө итгэвтэй байгаараа гэж уриалж байна. Би бас энэ подкастынхаа дээр description дээр нь линкийг оруулаад өгчий те. Тэгээд манайхан бас бүглөөд итгэвтэй байгаар. Яг тэгвэл энэ бас сүүлийн үед яг Христ итгэлт хүмүүс сошиал орчинд ямар одоо тэ ёс зүйтэй байхын эсвэл одоо хэр хэмжээтэй байхын гэдэг нь бас тийм айгүй чухал судалгаа байсан. Би бас бүглөөд сабмит хийсэн байгаа шүү. Тэгээд хүмүүс бас энэ дээрээс илүү бас итгэвтэй байгаасаа гэж хүсэж байна. За би ер нь бол энэ подкастаа ер нь бол эрэгтэй хүмүүс орох юм бол нэг зүйл асууя гэж бодоод байгаа. Тэр жинхэнэ эрх хүн гэж ер нь яг ямар эрх хүнийг хэлдэм бэ гэж. Ямар гоё асуу. Тийм тэгээд одоо яг хүн ингээл жинхэнэ эрх хүн гэх чинь одоо сөрөг ойлголтууд байлаа штэ. Одоо том биетэй эсвэл бүдүүн хоолойтой эсвэл одоо олон эмэгтэй хүнтэй явдаг ч гэдэм үү те. Намайг бол одоо өсвөр наснд байхад бол нэг тийм эрх хүнийг бол жинхэнэ эрх хүн гэдэм аа гэдэг ойлголт байлаа. Тэгээ одоо бол энэ ойлголтоо шал өөрчлөгдсөн л дээ. Тэгээ таны хувьд бол жинхэнэ эрх хүн гэдэг одоо ямар хүн юм бэ? Аюугаа асуултаа. Тэгээд жинхэнэ эрх хүн гэдэг ойлголт энэ дээр яг хоёр хариултыг би зөв сүүлийн үед хоёр талаас нь бодоод байна л да. Итгэл үнэмшлийн хувьд бол Христэд итгэсэн хүмүүс байх гэдэг шүү дээ. Гэхдээ яг итгэл үнэмшлийн хувьд жинхэнэ эрх хүн, бурханлаг эрх хүн гэдэг за Edwin Collin жинхэнэ эрх хүн гэж хэмбэ гэсэн юм томьёолоо таамал та. Тэгээд Христтэй адил болж байгаа. Тэр хүний хэлнэ гэдэг Христтэй адил болох.
Христ жинхэнэ эр хүний модель буюу дүр төрх гэхээр Христ итгэжтэй бид нэр Бурхныг эсвэл Христийг л харах нь шүү дээ. Тэгэхээр миний яг Христ итгэгч хүнийхээ би яг жинхэнэ эр хүн юм бэ гэдэг ойлголтын дээр саяны хоёр дүрийг би хэлэх гээд байна. Бурхны эсвэл Христ тий. Христ эзэн маань миний ч юм уу яг жинхэнэ эр хүний тэр дүр төрх бахна. За тэгэхээр тэрэн дээр тэд нар юу хийсэн бэ бол маш өрөвч зөвлөс сэтгэл тэднэрт байсан. Маш шудраг ёсны төлөө үнэхээр тий өстой ямар ч нөхцөлд эцэг хүртэл зогсдог Бурхны тэр хувиршгүй чанар биш шудрагын төлөө зогсож байгаа. Христийн зорилгынхон төлөө амиа өгч байгаа тэр одоо чанар. Тэгэхээр чи өөрийнхөө зорилго биш Бурхан эцгийнхээ хүслийн төлөө тэр одоо бүх зүйлээ золж байгаа, бүх зүйлээ өгч байгаа. Яг тэр чанар. Бүр нарийнда ярих юм бол жинхэнэ эр хүн гэхээр нэг юм Христ итгэжтэй хувьд бол бид нар загалмаагаа үүрдэг гэж томьёолох гэдэг байна л да. Зөв. Тэгэхээр загалмаагаа үүрдэг гэд бид нар ингээ загалмаа өрөх гэж яг ямар утгатай гэхээр зөвхөн л амьдралдаа байгаа хариуцлсан бүхэндээ тэгээ ноён нуруугаа гэлгүүгээр л итгэмжтэй байгаа ч л гэдэг санаа юм шиг. Окей, баярлалаа. Маш товчхон юм айгу чухал ойлголтыг өглөө. Ерөнхийдөө бол подкаст маань өндөрлөгт өгч байна. Тэгээд ойлгомжтой үйлчлэлийн талаар бид нар тодорхой судалгаатай мэдээлэл өгсөнд баярлалаа. Бас өөрчлөгдсөн үеийн онцлог болно тий. Өөрийнхөө амьдралд хэрэгжүүлдэг зарчмуудаас бас бидэртээ нэг хуваалцсанд баярлалаа. Тэгээд сүүлийн асуулт маань байна. Та энэ подкастыг үзэж байгаа залуу тий бүхий л үеийн хүмүүст нэг гоё санаа шидэж ингээч залуучуудаа ч гэдэг юм уу те ийм юм хиймээр байна ийм хэрэгцээ байна ч гэдэг юм нэг гоё айди шидэж та. За яг одоо өөрчлөгдсөн үеийн зүгээс ер нь бол хараа хийх юм бол за санаа бол өстой түн байна. Хийх ажил юм байна. Samsung-ыг үүсгэн байгуулагч юу гэж хэлж ирсэн гэхээр би бүр хүүхэд байхдаа тэрний номыг уншиж ирсэн л да. Хийх ажил их байна гэж. Би тэрийг бүр хүүхэд багтаа цээжлээд одоо болт миний толгоноос гаргадгүй байхгүй. Тэгэхээр яг энэ үгийг хэлмээр хорвоо дэлхийн уужим хийх ажил их байна. Бид нар өнөөдөр нийгэмд маань шудраг басны төлөө зогсох хэрэгцээ байна. Нийгэмд маань эрхэн зөрчилдөж байгаа хүмүүсийн төлөө зогсох хэрэгцээ байна. Нийгэмд маань агаарын бохирдлын эсрэг зогсох хэрэгцээ байна. Нийгэмд маань ажлын байрыг бий болгох бүтээлч залуучууд хэрэгтэй байна. Тэ өөрсдийнхөө орон зай дотор өгөгдсөн боломжоо потенциалаа ашиглаад дэлхий дээр гарах, дэлхийд үнэлэгдэх ийм цаг үе бүр түн төрлөختний түүхэнд яг үндэ бол ийм байсангүй. Тэгэхээр одоо хил хязгаараас үл шалтгаалаад дэлхийд ажиллах боломж яг энэ цаг үед ирчлээ шүү дээ. Тэгээд дэлхийд ажиллах үе ийм цаг үе ирчээд байхад залуучуудаа энэ боломжоо битгий гээгч гэж хэлмээр байгаа. Яг энүүн дээр би жишээлбэл Даниэлийн жишээг дурдмаар байгаа байхгүй юу? Даниэл ямар хүн байсан гэхээр Даниэл Персийн боолчтолд очсон тийм Непхаднезар хааны боолчтолд очсон байж байхдаа хааны одоо ширээнд хааны ордонд үйлчлүүлэхээр би хаата царай зүстэй дээрэс нь сурвалжит гаралтай залуучуудыг сонгож авч яхад Даниэл, Шадрах, Мишах гэсэн тийм яг энэ гурван хүн нэг одоо сонгож аваад тэгээд энийг энэ хааны үйлчлэлд ажиллуулж байгаа. Тэгээд тэд нэр юу гэж итгэл үнэмшил дотроо байхаас гадна боломжийг маш сайн хэрэгжүүлж шүүрч авч тэгээд тэр байтугай бүр Плютон маш хаант болсон Плютон гүрний одоо сайдын албан тушаалд очиж байгаа ийм цаг үе дээр ирж байгаа. Тэгэхээр нөхцөл байдал хэцүү байсныг үл Даниэлийн хувьд хэцүү байсан. Боломжгүй байсныг үл боломжгүй байсан. Гэхдээ Даниэл яг хэрэгцээтэй цагт тэр юу гэсэн гэхээр бэлэн л байсан. Тэр боловсрал, эрдэм боловсрал, ёс зүй ийм хойдын хувьд гурван тал дээр нь гурвуулсан дээр нь үртгэж өөрийгөө аль хэдийнэ хөгжүүлж гисэн л байсан байна. Тэгээд тийм залуу хааны одоо ордонд сонгогдчихж байгаа байхгүй. Тэр чинь боол байна уу хэн байхаасаа үл шалтгаална. Тэгэхээр би залуучуудтай хандаж хэлэхээр өнөөдөр яг одоо өөрсдийгөө хөгжүүлээч гэдэг зүйлийг хэлмээр. Тэгээ эрүүл мэндийн хувьд бити өөрийгөө гаргуунд нь хаяач. Одооноос эхлээд зөв хоолт анхаараач. Эрт унтахыг анхаараач. Шүн бити тэ ингээд хитэн цагаар интернет ухаач. Би нэг юм хэлмээр яг энэ аягүй чухал. Яг тэгэхээр
хамаагүй ингээд залуу насны дараа явж байгаа яг 30 гараад 40 гараад 40 ялангуяа 40 гараад ихээр наадах чинь эрүүл мэндийг чинь шууд дуусгадаг зүйл. Тийм учраас бид нөгөө яг энэ ертөнтх гэдэг те 7-8 цаг ядаж те гүн орой авдаг яг энэ цагтаа унтаач энэ чинь өөрөө эрүүл амьдрах эрч хүчтэй байх яг цаг нь ирэхэд хамаг амьдралынхаа яг эд үе дээр хүмүүс яаж нэхэр асар их хөдөлмөрлөж асар их юм болгож асар их хөдөлмөрлөж сураад амьдрал дээр юм бий болгочоо тэрийнхээ захын жамсаж чадахгүйгээр аюул их торгоос явж байгаа хүмүүс ашуун туслуу бидний амьдрал байдаг штэ. Тэгэхээр эрүүл мэндэд анхаар энэ маш ингэ эрүүл хоолол арх тамхи битгий эргэл тэгээд дээрэс нь дасгал хөдөлгөөн хий. Их тонт. Өсвөл энгийн зүйл шүү. Эрүүл хоолол дасгал хөдөлгөөн хий. Шөнө орой хамаагүй битгий их хоолол тий. Өглөө усад аяг усууч. Олцсон юм хамаагүй битгий цогх тий. Тэгээд дээрэс нь дасгал хөдөлгөөн хий 30 минут нас гүйдэг тий. Өөрөөртэй анхаарлаа хандуул. Тэгэхгүй болохоор ингээд одоо ийм хүчний одоо айгуу гой залуучууд ирэх хүчинд баригдсан байгаад идэг. Тэгээд энэ айгуу харамсмаар ажиглагдаад байгаа байхгүй юу? Тийм учраас эрүүл мэндэд анхаарах хоёрт нь болохоор өөрийгөө хөгжүүл маш их боломж шүү. Одоо хэл сурах боломж байна. Интернет аппликейшн юу гэдэг те ингээд өнөөдөр онлайнаар сурах. Жишээл одоо би 8-аас мастер класс гэдэг TG Marketplace-ийн багтаа тийм онлайн удирдлагын сургалтыг авах гээд байж байна. Багийн байгаа те онлайнаар зүүмээр бид нар үзээд ингээм хамтдаа тэгээ байгаа газраас л үзэж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр боломж бол бидэнд өөрийгөө хөгжүүлэх сурах боломж маш их байна. Энд чинь өөрөө цаг нь ирээд чамд орон зай гарч ирэхэд үнэлгээнд чинь нөлөөлдөг зүйлээ чиний чадамжийг ур чадварыг чинь оюуныг чинь хөгжүүлдэг гэх юм зүйл. Ийм учраас энэ дээр битгий хойрог байгаа ч бүх боломжийг ашиглан урагшаал гэдэг зүйл. Гурав дахь зүйл нь эзэн дотроо хэмжтэй байгаа ч яг л Даниэл шиг бай. Даниэл тэгээ өөр газар очсон ч гэсэн тэгээ Иерусалимд байгаагүй ч гэсэн Иерусалим руу харсан цонхоор тэр өдөрт 3 та бурхантай харилцдаг байсан хүн байгаа шүү дээ. Янз бүр сэтгэл хүмүүлэл тэр хүний хувьд за яг Иерусалим руу харахаас зүгээр юу тэр илэрхийлээд байна вэ? Ерөөсөө итгэл үнэмшил дотроо тууштай байгаа хүний л одоо хандлага ажиглагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ 3 зүйлийг л залуучуудаа та нар тэнцвэртэй авч явах юм бол цаг нь ирэхэд та нарт шин санаа гэхээс илүүгээр зүгээр та нарын дотор бурхан өөрөө санааг тавих болно. Амен. Би санаа сэтгэхээс илүүгээр та нарын дотор бурхан гайхалтай санаануудыг өгнө. Тэгэд би санаа сэтгэхээс илүүгээр яг үндэ одоо энэ подкастыг сонсож байгаа олон залуучуудад олон өсвөрийнхэн аль хэзээ бурхан санаа өгсөн байгаа. Аль хэзээ гой санаануудыг дуудлага хараагаа тэр өгсөн байгаа. Би бол үнэхээр итгэлтэй. Харин гол зүйл саяны 3 зүйлийг л тууштай зуршил болго амьдралынхаа. Энэ зуршил чинь өөрөө чамайг сахилга боцтой, төлөвшөлтэй болгоно, эрүүл байлгано, эрч хүчтэй байлгано, тослогоотой байлгано, мэрэгэн ухаан дотор алхахт ч туслана. Амен. Окей юм байна. Тэгээд өөрийн амьдралдаа хэрэгжүүлдэг зарчмуудаас бас үнэтэй сургамж зүйлсүүдийг хуваалцсанд баярлалаа. Тэгээд энэ хүрээд подкаст маань өндөрлж байна. Дараагийн подкастаар уулзцгаая.